Амрыг ирээ сонсогчдоо Сэтгэл зүйн хараал подкаст нь болсон бодтой гэмт хэргийн талаар наривчлан дэлгэрэнгүй ярих учраас эмзэг мэдрэмтгий жирэмсэн насанд хүрээгүй зүрх судасны өвчтөе хүмүүс сонсохгүй байхыг зөвлөж байна. Манай подкаст нь гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрх зүйн мэдлэг олох зорилготой бөгөөд ярьж буй хэрэгүүдийн газар байршил, хувь хүний мэдээллийг тодорхой дурдахгүй болно. За сайн байцгаана уу сонсогчдоо, манай подкастын 46 дахь дугаар хүрэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр ярих хэргийг бол та нар ер нь мэдэх бах. Гэхдээ энэ удаад яг юугаараа өөр вэ гэхээр хэргийн шүүхийн тогтоол болон тухайн хэрэг дээр ажиллаж исэн цагдаагийн албан агштын бодит мэдээлэл яриа. Тэг хэргийн ард яг юу болсон талаарх бүгдийг нь нэгтгээд ярина. Тэг яг хэрэг гарах үед хэргийн газар очиход ямар байдалтай байсан, хэргийн бодит үннийг баттай агсаруулжтай бэлтгэн хүргэж байна. Тэг хэргийн талаар товч дурдвал эргэн хангал хамтран амьдрагч эмэгтэйгээ хөнөөгөөд цогцыг нь мөчөлж нохоод өгсөн байж болцсошгүй ноцтой хэрэг 2024 оны 2 дугаар сард хил мэдээллийн хэрэгслээр цацагдж олныг зорчирдуулж исэн. Асуурлахаар ийм сэтгцэд нөдөөт байцыг хорлуулдаг юм байна. Өөрөө хэрэгэлдэг юм байна. Надад ямар ч тийм холдох боломж өгөхгүй. Дээрээс нь найз нөхдөс минь хүртэл холбоог маань тасалсан. Хүний сэтгцэд нөлөөлдөг юм хэрэгжилж байгаа юм чинь. Тэгэл элдв янзаар хараана. Тэр хавар байд гэдгийг мэддэг болохоор намайг хайсаар аваад болоод ирсэн. Тэний хаана байгааг мэдэхгүй юм. Ээж их юмсэн. Тухайн үед яг юу болоод идэх вэ? Сайн санахгүй ба. За бид нэр хэргийн газрын үйлчлэгээс 90-ний доод хэсэг болсон. Тэгвэл яг энэ хэргийн талаар баримтат кино гарсан байна. Гэрч хохирогч гэмт хэрэг үйлцэн этгээдийн тухайн үеийн мэдүүлэг, хэрэг дээр ажиллаж исэн цагдаагийн албан агчдын яриа, дуу дүрстэйгээр Univision-ийн Монгол багц Luke TV-гийн Nomadia Original цэцээс үзэх боломжтой гэмт хэргийн цоврал нэртэйгээр байршсан байна лээ. Энэхүү цоврал нь Монголын хамгийн дуйлаантай гэмт хэргүүдийн ард нуугдсан бодит түүхийг өгүүлнэ, мөн мөрдлөгийн явц хохирогчдын яриа, бодит баримтууд дээр үндэслэн бүтээгдсэн байна. Одоо ярих байгаа хэрэг нь хамгийн ихний анги буюу Ice King нэртэй, тэгээ дараагийн анги буюу 2, 3 дугаар ангиуд гээд бүгд өөр сэдвтэй Монголд болсон бодит гэмт хэргийн талаар учраас та бүхэн бас тодорхой хэмжээний хууль эрх зүйн мэдлэгээ тэлж энэ төрлийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж тус бүтээлүүдээс үзэх боломжтой. Ингээд Univision-ийн Монгол багц болон Luke TV-гийн Nomadia Original цэцэд шинээр нэмэгдсэн гэмт хэргийн цувралын ихний анги болох Ice King-ийг та бүхэнд хүргэж байна. 3 шатны шүүхээр эцэслэн шийдэгдсэн гэмт хэрэгээс сэдэвлэж олон нийтэд сэрэмжлүүлэг болох зорилгоор бүтээсэн одоо ярьж байгаа бүх ярианд бодит үнэн бөгөөд хэргийг маш дэлгэрэнгүй ярихыг анхаарна. 2024 оны 2 дугаар сард хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нохоод хайж өгсөн байж болцсошгүй дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Энэ хэргийг мөрдөн шалгаж хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироосон этгээдийг олж тогтоосон. За тухайн өдөр буюу 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдөр дуудлагын дагуу орой 23 цагаас тэг цагийн хооронд цагдаагийн албан агчид хэрэг болсон байж болцсошгүй газар очиход гаднаасаа ол энгийн нэг хашаа байшин шиг харагдсан боловч дотогш нэвтрэхэд гэрээс нь маш их хэмжээний мансууруулах бодис, за их хэмжээний бэлэн мөнгө олцсон бөгөөд үүнээс улбалан тухайн этгээд мансууруулах бодис хэрэгэлдэм байна. Өөрөө бас зарж борлуулдаг юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Энэ дагуу тухайн этгээдийн орлого зарлага, эргэн тойрны харилцан хамаарал бүгдийг нь шалгасан, урьдчилсан байдлын дүгнэлт буюу өөрөө хэрэгэлдэг, мөн ойр хамаарах хүмүүс нь ч гэсэн хэрэгэлдэг, өмнө нь зөрчлийн тухай хуулиар хүртэл шийтгэгдэж байсан хүмүүс ч гэсэн гарч ирсэн. Ингээд хэргийн дэлгэрэнгүй та бүхэнд хүргэе. Гэмт хэрэг үйлдсэн этгээд гэх хангал Улаанбаатар хотод төрсөн 47 настай эрэгтэй дээд боловсралтай залуу байсан. Найз бүсгүй гэх одоо хамтран амьдагч эмэгтэйг нь мөнхцүүл гээд явна. Хангалаас нэлээд олон дүү юм шиг байлээ. Тэг хангал мөнхцүүл хоёр албан ёсоор гэрэлтэй бол батлуулаагүй учраас хамтран амьдрагч гэж явна. Хангалыг баг байхад нь аав ээж хоёр нь салсан. Тэг хангал эмээ дээрээ 2 дүү нээж дээрээ тэг 1 дүү нь болохоор аав дээрээ өссөн.
Хангалын хувьд 2-3 удаа амьдрал зохиож исэн хүүхдтэй өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан, мөнхээр огцон мууртай, уурлаад гэр бүлийнхэндээ гар хүрээд зоцсныхаа дараа яг юу хийсний зоцнооч сандгүй. Хамгийн наад захын жишээ нь гэвэл эхнэрээ зодчоод дараа нь яагаад чиний нүүр хамчи ингээ хөхөрцөн, манай гэр орон яагаад ингээд эмх цэцэхүү болцсон бэ гэх мэт чи асуулт хүртэл тавьдаг. Энэ нь баг ингээд хэвийн үзэгдэл болцсон юм шиг. Тэгээ хангалын анхны эхнэр нь наран 10 жилийнх нь нүгэн ангийн охин байсан. Сурагч ахтаа бол нэг юм яриад байдгүй байсан ч гэсэн төгсөөд 1995 оны 100 гадуур явж агаад хангалттай тараад тэгээ түүнээс хойш бол хангал нарангаас ерөөс салхаа байсан. Наран холдохыг маш их хичээж байсан ч ямар ч боломж өгөхгүй сүүлдээ хангал наранг найзуудаас нь хүртэл холбоог нь тасалж эхэлсэн байна. Тухайн үед хангал англи хэлний өдрийн ангиар сурдаг байсан. Бас банкны чиглэлээр төгсөөд аавынхаа өгсөн машиныг зараад PC тоглоомын газар нэг хэсэг ажиллуулж эхэлсэн. За нарангийн ээж нь гадаадад амьдардаг байсан болохоор бас л боломжоор хангал нараа хоёрт мөнгө төгрөг явуулж ерөнхийдөө амжиргаагаа гайгүй залгуулад байдаг байсан. За үүнээс хойш 3 жил өнгөрч 1998 онд наран бие давхар болж хангалт чилээд маш их баярлаж хүлээж аваад Улаанбаатар хотод 5 дугаар сургуулийн хажууханд хангалын эгчээнд нь амьдарч эхэлсэн. За наран хангал хоёр гэрэлтэй батлуулаад дараа нь цоцлуулсан юм шиг байлээ. Нарангийн ярианаас нь төрөөд гам барьж байхад нь хангал хэлэхгүйгээр гэрэлтэй буцаагаа цэргээгээд хүчинтэй болгоцсон байсан. Тэрнээс нь болоод баг зэрэг бас ам зурж исэн гэсэн. Ингээд тэр байранд 4 жил буюу 2002 он хүртэл хамт амьдарсан. Ер нь л цаг хугацаа өнгөрөх тусам наранг зүгээр л нэг тийм жижиг сажиг зүйлээс олж хардаж, зодох, цохих, за цонхоор зүгээр ингээ хараа зогсож яхад нь хүртэл хэнийгээ хараад байгаа гэх мэтээр шуурд ингээд шалтгаангүйгээр хардаж, зоддог тий шалтгаан ер нь ингээд байсгээ зодох шалтгаанаа баг хайдаг гэх юм уу. Үүнээс болоод наран цагдаагийн байгууллагад хит удаа дуудлага мэдээлэл ч гэсэн өгч байсан. За үүний дараа наран ерөнхийдөө өөрийнхөө нэрээр байдаг хорооллын байрлуугаа нүүсэн. Ерөөсөө одоо ингээ хангалаас л холтъё гэж бодоод гэтэл тэр хавьд нь угаасаа байранд байдаг гэдгийг хангалт мэдж байгаа. Тэг мэдж байгаа учраас яаж яж агаад олоод хайгаад болоод очсон. Уулзаад уучлаарай, хамт амьдрий, тэг хайртай дуртай одоо дахиж чамд гар хүрхгүй гэдэг ч юм уу те. Нөгөө л үгсээ хэлээл тэгэл эхлээл энэ байдлаараа ингээл 90 очин салж чадахгүй бүр 2 жил үргэлжлээ явсан. За үүнээс хойш 2005 онд хангал өөр эмэгтэйтэй болсон. Энийг нь наран өөрөө мэдээд энэ боломжийг нь бүр ашиглаад гялс гэрлэлтэд цуцлуулаад салсан байгаа юм. Ингээд 2005 оноос эхлэн Мандуухай гэх бүсгүйтэй үерхэж эхэлсэн. Мандуухай бол хангалын 10 жилийн ангийн охин. Наран бол нөгөө ангийнхны охин гэж хэлсэн шүү дээ, тэ. 10 жилдээ хангалыг нэлээд ууртай, тогшин, ширүү авиртай, тэгээ хүн болгоны өмсөд зүүгээд байдгүй нэг тийм үнэтэй цайтай амийг хэрэгэлдэг байсан. Хэр баргийн хүмүүстэй харьцаад байдгүй, ганцаараа л явж идэг, ганцаараа л байж идэг нэг тийм сурагч байсан гэсмээсэн Мандуухай. Тэгээ Мандуухай хангал хоёр үерхэд 3 жилийн дараагаас хамт амьдарч эхэлсэн 2008 оноос гэсэн үг. За хамт амьдарч эхэлснээс хойш шууд гар хүрч хүчирхийлж зодож эхэлсэн. Дөрөв мөчийг ингээ ямар ч хөдөлгөөнгүй болгож байгаа хүртэл зоддог байсан. Бас л ингээ шалтгаангүй харддаг. Ер нь бол ингээ удалгүй Мандуухайгаас салсан. Мандуухайш тэр үнээс ингээ салсандаа маш их баярлдаг. Олон жилийн дараа ингээ тайван амьдарч байна гэсэн мэдүүлэг өгсөн байна. Үүнээс хойш хангал 7 жил Канадад амьдарч байхдаа 2019 онд 29 настай мөнхцөл гэх эмэгтэйтэй найзуудаараа дамжуулан танилцсан. 2021 онд хамт амьдарч эхэлсэн. Мөнхцөл гэдэг эмэгтэй бол багтаа Улаанбаатар хотын 10 жилийн дунд сургууль сурдаг байсан. Суралцж явах хугацаанд гадуур олж байгаа том тэмцээнүүдэд маш идэвхтэй оролцдог, дандаа амжилттай байдаг, олонтойгоо нийтэж зан аашны хувьд их зөөлөн, бусдыг их сонсдог, хэрүүл урал хийдэггүй, хүний үгийг маш сайн сонсож хүлээж авдаг, бусад хүмүүстэй ингээ эвтэй, найртай, сайхан охин байсан талаар нь түүний ихч ярьсан байна. Тэр хоёр ингээ ковидын үеэр танилцсан болохоор хоёр тал тусгаарлагдаад тэгээ корона намжаад ирэнгүүт хангал Канадаас Монголд ирсэн даруйда шууд хамт амьдарсан. Мөнхцөл хангалтаа үерхэж байхдаа хамт амьдарч байхдаа ар гэрээхэндээ танилцуулаагүй учраас гэрийнхэн нь чи ингээ хүнтэй танилцсан бол ирж танилцуулаа, ямар хүнтэй танилцсан бэ? Тэрийг чинь харьяа, бид нартай танилцуулаач гэж хэлэхэд бол 2022 оны 100 аль бие осоор найз залууга гэрээхэндээ танилцуулжээ. Нилээ ингээ гуйж, говшиж заавал танилцуул гэж хэлж ийж танилцсан гэсэн гэрээхэнтэй. Тэгээд танилцахаар эрэхтэй бол их л дуу цогтэй мэдлээд Канадад ажилтдаг гэж хэлсэн. Өөр олигтой юм яриаггүй. Тэгээд анх уулзсан даруйда мөнхцөлийн ээжүүд бол нэг их таалагдаагүй. Хангал мөнхцөл хоёр модны хоёрт орон сууцнд амьдардаг байсан.
Тэгээ байранд амтан тэжээх боломжгүй болоод залуу хүмүүс мөрөөлөө дагаж амьдрийгээд 2023 оноос эхлээд хотоос зайдуу буюу шуун паприкийн ойролцоо 45 саяар хашаа байшин авсан. За модны хоёр дахтаа угаасаа л 8 гүлэг тэжээдэг байсан юм байна. Тухайн үед хангал бата гэж найздаа нохооны юм ингээд хоёлаа бизнес хийя, бизнес хамт хийх үү гэсэн санал тавиад уг нь бол үржүүлгийг нь одоо мөнхцүүл хангал хоёрын худалдаж авсан хашаа байшинд ингээ хийя гэж тэндээ байршуулад эхлүүлэх гэсэн ч мөнгө төгрөгийн асуудлаас болоод болцсон. Тэгээ Батар бол тэрнээс хойш хаяа нэг Канада явчаад ирлээ гэд мэдэж холбогддог байснаас ш тийм сүртэй тотн бол байгаагүй гэсэн мэлээ. Игч нь бол мөнхцөл рүү холбогдоод яг хаана амьдарч байгааг нь асуугаад гэрт нь очисон байгаа юм. Одоо тэр шуун паприкийн ойролцоо гэсэн үг те. Тэгээ гэрлүү нь ороход ерөөсө хашаагаар нь дүүрэн нохой, гэрт нь орсон ч нохой. Тэгээ хангалж ихчтэй нь олигтойч мэдлгүй. Тэгээ ээжийн санаа зовоод байна. Чи ингээ ээжтэй холбоо сүлбээ бариараа. Ямар л газар амьдраад байна да энэдрэг гэл ер нь жаалж уул юм яриад явсан байгаа. Хангал мөнхцөл хоёр малын эмч хаяа гэртээ дуудаж нохоонуудаа ингээд вакцин туулах хийлэгдэг байсан. Тэгээ малын эмчийг очих болгонд ерөөсө хангал байдаггүй, мөнхцөл дандаа ганцаар байдаг. Хажуу өршин үртэл нөхөр нь ерөөсө ингээд хангал ерөөсө байдаггүй, харагддаггүй, эхнэр нь л харагддаг. Хөршийнх нь хүн нэг өдөр ингээд усанд явж байхдаа мөнхцөлдөө таарад хальт таарсан чинь зүрх үед нь мөнхцөлийн нүүр нүдэн нэлээ амар болцсон хөхөрцөнтэй нэг зодуулсан юм уу гэмээр байдалтай таарж исэн удаатай. 2024 оны 1-р сард мөнхцөлийн их чинь нялх биетэй мөнхцөл хангал 2 эргэж очсон. Тэгээ эргэж очиход нь бол хангал цаатлын өрөөнд нь нэг хүнтэй уцаар яриад, уурлаад, чарлаад, визний асуудлын талаар маргалтаад нэлээд уцаар ярихдаа замдруу байдалтай ярьсныг нэг чинь сонсоод гарсныхан дараа нөхөртөө энэ ч одоо яасан хэцүү эвгүй аарцантай юм бэ гэхэд бол за хоёр хүн ингээ хоорондоо л болж ивэл болоо штэ гэхээр нь за нэрэл бас нас мас нь явцсан юм чинь тиймдээ гэж бодоод нэг их юм бодоогүй өнгөрсөн байгаа юм. За хангалттай суусан анхны эхнэр наран гэдэг байгаа штэ тий. Тухайн хэрэг гарсныхаа дараа мэдүүлэг авахд маш их өндөр сэтгэл хөдлөлийг гаргаж, уйлж, сэтгэл нь тавгуурхаж тэгээ хангалттай амьдарч исэн тэр үеийг ингээ мартахын тулд бүхэл бүтэн 2 жилийг зарцуулсан. Мэдүүлэг авах явцад маш олон удаагийн давтамжтай уйлж, сэтгэл нь нөөмөрч, тавгуурхаж хид удаа мэдүүлгийг зогсоогоод орж гараад өөрийгөө аль болох тайвшруулах гэж хичээж айсан байдалтай харагдсан гэж мөрдөгч хэлжсэн. За буцаад үйл явдал руугаа оръё. 2023 онд хангал мөнхцөл хоёр хамт амьдраад шуван паприктай аль хэдийн нүгэд ирсэн мах үед мөнхцөлийн найз хулан гих бүсгүй гэрт нь очисон. За гэтэл хулангийн хайгаад хизээж олддгүй байцсууд шалаар нэг бараг л ингээд тавгийн чихэр шиг хөглөрөөд байж исэн. Ингээд нэг сарын хугацаанд хулан тэдний хамт мансууруулах юм сэтгцэд нөлөөлөх байц хэрэглэж эхэлсэн юм. Сүүлдээ хоорондоо зан аашны хувьд ерөөсө таарахгүй маргалтаж элдв янзаар хуланг одоо хангал харааж эхэлсэн. Ингээд хулан бол энэ бүхнийг би хинт ч хэлэхгүй дотроо нууц хэвээр хадгалаад үлдээ намайг явуулчихаа гэхэд бол за ингээд гэр цэвэрлээ явчихаа гэсэн. Хулан нэг сарын турш нэг тийм бодис хэрэглээд биеэж дааж чадахгүй байсан болохоор за ямар ч хэсэн гялсалт гэрийн цэвэрлээд явъя гэд тэгчтэй хэлээд шууд Орос руу явсан байна. Ингээд Орос улсад очиод болол нөхөн сэргээх төвд имжлүүлсэн юм шиг хэлээ. За тун удахгүй 2024 он ингээд цагаан сар болох гээд тэгээ энэ цагаан сар болох ч байгаа учраас мөнхцөлийн ээж нь охинтойгоо холбогдоход өө ээж хангал намайг ингээ гадаад руу авч явъя гэсэн англи хэл сурах гэж байгаа. Сүлжээ муудаг газар байна гэсэн. Тэгээ ээж нь бол удахгүй цагаан сар болох гэж байгаа юм чинь ээж дээрээ ирж золох байх гэж бодоод тэгээ мөнхцөл рүү ингээ заалахаар ерөөс уцаа ахгүй хангалттай уцаар ярихад өө мөөнөө сайн байгуу ингээ сургалттай сүлжээгүй байгаа гэх зүйлд ярьсан байгаа. Тэгээ тэрнээс өмнө нь 12 сард мөнхцөлийн их чинь хагалгаанд орох гээд хүүхдээ мөнхцлээр харуулах гээд холбогдсож ерөөс уцаа ахгүй мессеж бичсэн чинь чатцсан чинь хариуж бичээгүй. Ингээд 2 сарын 19-ний өдөр мөнхцөлийн ээж рүү хангалын хаягнаас маш сонин зураг ирсэн. Юу гэсэн гэхээр ээж нь байна. Замбуулингийн хорвоо юу? Монгол хүү гэртээ эргэж ирээд байна хөө гэсэн байсан. Ингээд их ч нь бол шууд маргааш нь дүүгийн рүүгээ яваад очиход хашаанд нь хинч байхгүй бүх нохоогоо сул тавьсан. Нохоонууд нь ер нь ингээд дандаа тулааны том нохоотой. Тэр аваар хүн амтнаас ингээд сураг ажиг тавих гэсэн чи хүмүүс мэдхгүй гэдээсэн болохоор буцаад гэрт нь очиход хангал хашаан дотроо чихвч зүүцээ юу ч болоогүй юм шиг явж байсан. За их чинь хангалыг дуудаад манай дүү хаана наа гэхэд ээжийнх рүү явсан гэж хашааныхаа завсраар хэлэхэд нь бол их чинь ээжийнх рүүгээ яваагүй удаж гинаа гэвэл гисэн чинь ингээд мэдхгүй ээжийнх рүү явсан сургалтад явсан гэсэн.
Тэгээ ингээ ерөөсө тоохгүй байгаад байсан юм байна. Хангал бол эгчтэй нь харилцан яриа өрнүүлж байхдаа эгч нь яг тухайн өдөр бичлэг хийсэн байсан. Тэгээ хангал хашааныхаа завсраар хараад ярьж исэн энэ бодит бичлэг нь хүртэл энэ одоо Ice King гих цоврал дээр орсон байлээ. Эгч нь бол шууд чамайг цагдаад өглөө, цагдаа дуудлаа гэсэж дууд гэд ерөөсө тоогоогүй. Сүлдээ бүр аргаа хараад хойд урдлын айлуудаас нь асуусан чи артлын айлаас нэг хүүхэд гарч ирээд энэ дайдаг ихч ойрд харагдаагүй удаж байгаа гэд. Араас нь ээж нь болтой нэг эмэгтэй гарч ирээд бас л ойрд мөхцөл ерөөсө харагдаагүй гэсэн. За мөхцөлийн өгч бол ингээ шууд нөхөртөөгөө хамт хангуул дүргийн цагдаагийн газар очиод шууд мэдүүлэг өгсөн. Тэгээ мэдүүлэг өгөх явцад цагдаагийн албаагч ер нь ингээд мэдүүлэг аваад цаг алдаад байж болохгүйгээд эхлээ шууд тухайн газар руу очихоор болсон. 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдөр тухайн газар очиод орох гэсэн боловч хашаанда маш олон үйлдвэрийн нохотой зарим нь бараг сул сэжигтэн гих хангал гэрээсээ гарч ирэхгүй байсан. Ингээд мөнхцөлд ямар нэгэн байдлаар эрсдэл учирсан байж болцсошгүй нөхцөл байдал үүсээд байгаа учраас хэсгийн дараатаа мэдгэтгэд за цаг алдалгүй дотгошоо нэвтрээ. Гэхдээ аюулгүй байдлаа маш сайтар хангах ёстойг сануулсан байна. За гадаах хаалганы онгоо хэсгээс гинжийг нь дээш нь мултлаад цагдаагийн албаагчид шууд машинтайгаа хашаа руу норсон. Машинаас буухад зарим нохой нь угаасаа нь сул байгаа штэ тий. Тэгээ нэг цагдаа нь төмөрсөх, нөгөөх нь болохоор бороохоо бариад хоёр талаасаа ингэ нуруугаа нийлүүлээд хаалга руу ордоод орсон. Байшин руу ороход дотор олвол 4 төрлийн үйлдвэрийн нохой байсан бөгөөд гэр бол маш эмх цэгцгүй, замбраагүй, хүн алхаад ингээ гიშгэх явахч зайгүй хөглөрсөн байдалтай бохирлогдсон маш аимшигтай ингээд муухай үнэртэй болчихсон гэрт байх эд хогшил нь энд тэндгүү сандаачиж нурж унсан байдалтай мөхцлийг хайгаад олдохгүй байсан ингээд байж хахад хангал гаднаас ороод ирсэн. За цагдаагийн албаагч ерөнхийдөө зүс мэддэг учраас мэдлээд эхнэрийг нь асуухад мэдгүй ээжийн рүүгээ явсан гэдэг хариултыг өгөөд байсан учраас хилтгэц рүү авч яваад мэдүүлэг авч хэргийн газар байж болцсошгүй газрыг хамгаалалтанд авч үзлэг хийж эхэлсэн. За цагдаагийн байгууллагаас хэргийн газрын үзлэг хийх нөхцөл байдлыг бүрдүүлэхийн тулд цагдаагийн байгууллагын К9 нохойн сургалтын албаны мэргэжлийн хүмүүсийг дуудаж авчирсан. Тухайн ноходтой шууд харьцаад аюулгүй байдлыг бий болгож тэнд байх бүх нохойг бол зөөвөрлөж ачаад авч явсан. Хэргийн газрын үзлэг хийгдэж эхлэхэд байшин дотор албаагчид, шинжээчид 2-3 ингээ маск давхарлаж зүгээд орсон ч гэсэн маш их дотор нь муухай оргиж, нүд нь аргаж, нулимс нь гарч ирсэн гэсэн. Тэгэхээр ямар аимшигтай бохир байсныг шууд илтгэж байгаа ах. Сэжигтэн гих хангалаас шээсний дээжийг нь бэхжүүлж аваад лабораторийн нөхцөлд шинжилгээ хийгээд шээснээс нь метамфетамин гих мансууруулах хэм сэтгцэд нөлөөлөх бодис илэрсэн. Метамфетамин гих бодис нь төв мэдрэлийн системд хүчтэй нөлөөлдөг, хууль бусаар ашиглагддаг маш аюултай өдөгч мансууруулах бодисын нэг төрөл. За энгийнээр хэлвэл тархи руу маш хурдан нөлөөлж ингээд зүгээр сэргэлэн хүчтэй аз жаргалтай болсон юм шиг мэдрэмж төрүүлдэг, юунаас жайхгүй, айцгүй болсон юм шиг санагдуулаад анхаарал төвлөр нь маш их болсон юм шиг санагдана. Гэтэ мэдээж энэ нь бол хуурамч төр хугацааны эффект, дараа нь маш хүнд үр дагавар төрөгдөг. Метамфетамины аюул гэвэл хурдан донтох тархи гэмтэй, сэтгцэн эмгийг дотор ингээ хий юм харах айц төгшүүр, зүрх судасны асуудал, арсны асуудал, шүдний ноцтой гэмтэл, биеийн жин хурдан унах, нойргуудал, тархлаас урлах гэх мэтчлэн бүр маш олон хүнд шинж тэмдгүүд удаан хугацаанд хэрэглэнээс болоод ингээд донтоод илэрдэг. Хангал олон мэдүүлэг өгөхдөө мөнгөцүүлээд хоёр хэсэг нэлээд жин нэмж тархлаад эхлээд мөс гэдэг зүйлийг турах зорилгоор 2022 оноос эхэлж хэрэглээд тэгээ даамжирч 2023 оны 9 сараас LSD буюу сэтгцэд хүчтэй нөлөөлдөг зүйл хэрэглэж эхэлсэн. Тэгээ шинжээчийн дүгнэлтэд бол би одоо болтол итгэж чадахгүй байна. Тийм зүйл хэрэглээд маш урт хугацааны зарим зүйлсээ огт сандгүй гэсэн билээ. Цагдаагийн албаагчид шүүх шинжилгээний ерөнхий газар харт амьтад тэмцэх газрын хамтарсан баг тухайн орчин нөхцөлд хэргийн газрын үзлэг явуулж авах үедээ нэг удаагийн ууданд цавлаад хийсэн мансууруулах бодиснууд илрүүлсэн бодиснууд шүү. Маш олон гэрчүүдээс мэдүүлэг авсан. Тэгэхэд бол хангалыг Ice King гэж хочилдог байсныг олж тогтоосон. За хангал гадаад улсад амьдардаг байхдаа канабисын үйлдвэрлэлд ажилладаг байсан. Гэрчүүдийн өгсөн мэдүүлгээр ч гэсэн залуугаасаа л харт амих масууруулах юм сэтгцэд нөлөөлөх байц ганцаараа тэгээ дээр нь хүмүүстэй нийлж хэрэгэлдэг байсан гэдэг нь бол тогтоогдоод байгаа. Мөн үйлчлэгээр гэрээс нь хүнийх байх боломжтой гавлын ясны орой хэсэг хураагдсан. Мөн маш олон төрлийн яснууд байсан. Нохой эсвэл мал амьтных эсвэл хүнийх гэдэг нь мэддэхгүй гэх юм уу. Тэг бүх ясыг нь ДНК шинжилгээд өгсөн тухайн эрүүлсэн яснаас цөөхөн хідэн хүний яс байсан.
Харин хүнийх байх боломжтой гэдээсэн тэр гавлын яснаас нэг эмэгтэй хүний бүтэн ДНХ юм тогтцсон. Энийг нь биологийн их байж болох хүнтэй харьцуулахад хоёрын нэгээр буюу биологийн их байх тогтоогдсон байна. Мөн үзлэгийн явцад хүнийх байж болцсошгүй эрүүний доод хэсэг олдсон. Эрүүний доод хэсэг нь тодорхой тооны шүдтэй байсан. Хэн болох нь тогтоогдоогүй зогцсноос яг юугаар нь хүнийг таниулдаг вэ гэхээр хүний шүд. За тиймээс ингээм мөхцөл буюу амь хохирогчийн хчэд хэлээд за бид нар одоо танд ийм зүйл харуулж байна. Та ингээд сэтгэл зүгээ бэлдээрэй гэж яагаад харуулсан байна. Тэг их чинь бол ингээд хараад маш их шоконд орж сэтгэл нь тавгуурхэж хараал ингээд зүгээр л за шууд мөн байна л гэсэн бодол төрснөө мэдүүлгийн явцад өгсөн байна. Гэмтэрэг үйлдсэн байж болцсошгүй хангалын зам маршрутыг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. За ингээ явагдаж байгаа үед бол амь охирогч мөхцөл цагдаагийн байгууллагад сураггүй алга болсон гэд эрен сурвалжлагдаж байхад хангал гадуур явж агаад цагдаагийн албаа агчид шалгагдчихсэн. Яагаад шалгагдсан гэхээр нэг эргийн ингээ цагдаагийн байгууллага дуудлага өгсөн байна. Нэг хүн годомжинд ингээ машинд хүний бие муудаад байна. Машин дотор нилээ эвгүй ах шүүгэн гэсний дагуу шалгасан. За бас л энэ үеийн ингрийн камер дээр бичигдсэн бодит төрс бол тухайн баримтат кинон дээр орсон байлээ. Цагдаагийн албаа агч бол таны бие зүгээр үү? Ямар нэгэн зүйл болсон уу гэхэд хангал бол яг хэвийн байгаа юм шиг ингээд цовоо сэргэлэн те би зүгээрээ хаяа ингээд унаад байд юм а гэдэг ч юм уу. Ард нас нөгөө тижээд юм уу эсвэл ямар ч байсан нэг үйлдвэрийн нохоо хүртэл байсан юм байна. Тэр нь бас бичлэг дээрээ бэлээ. Тэгээ хамгийн гол нь та ингээд одоо манай их нэртэй уцаар ярьчих асуудалгүй гэж шалгаж үзэхэд уг нь бол тэр залгсан дугаар нь мөнхцөлийн дугаар мөн байсан. Гэхдээ тухайн үед мөнхцөл сураггүй алга болсон гэд эрен сурвалжлагдаж байсан. Тиймээс хангал өөрөө зүгээр л амь хохирогчийн дугаарын ард өөр нэг хүнээр яриулаад амь хохирогчийг амьд байгаа шүү гэсэн хуурамч мэдээллийг жинхэнэ мэтээр болгох гэсэн байх боломжтой. За энэ нь бол мөрдөн шалгах ажиллагааг удаашруулах, төөрөгдөлд оруулах бас нэг аргач байх боломжтой. За нөгөө гавлын ясыг болвол шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хүргүүлээд шинжилгээнд оруулахад ээжийнх нь ДНХ-тэй харьцуулахад 99.9% магадлалаар мөхцөлийн гавлын яс мөн байна гэсэн нөхцөл байдал тогтоогдсон. За энэ талаар хангалаас мэдүүлэг авахад би 2 сардынхаа өглөөс ирэхэд ингээд шалан дээр гавлын яс ийсэн. Тэгээд юу илээ гэд нэг тийм тоглоом шиг харагдаад ахаар нь дараа нь учрын олыгээд 50 дээр тавьсан. 2024 оны 1 сар 2 сарын цаг хугацаа ой санамж байхгүй болцсон. Яг тухайн үед юу болсныг санахгүй байна. Хамгийн наад зах нь машиныхаа түлхүүрийг гартаа ирцэн ирнэ. Гинт гарнаас ингээ алга болох. Хан дээр нохой муурны дүрс харагдах. Хүүхэл дэшиг болж харагддаг. Нохой хэрхэн арчлах талаар чихэн дээр нь янз бүрийн хий юмнууд сонсогдох гэх мэтчлээ. Тэгэхээр хүнд хий зүйл харагдуулдаг, хий юм сонсуулдаг, за объектив байдалд нийцгүй амьдралд байхгүй зүйлийг байгаа мэтээр зохиомлоор харуулдаг, хүнийг солиорлын байдалтай болгодог бодисууд байд юм байна. Тэгвэл 2024 оны 2 сарын 15-ны өдөр буюу дуудлага мэдээлэл ирэхийн яг 5 хоногийн өмнө хангал дэлгүүрээс торт амттан гизүүл аваад гарсан камерын бичлэг олцсон. Тэр нь хөргөгчөнд бүр ингээд гарч хүрээгүй, зарим нь муудсан байдалтай. Хангал энийгээ тайлбарлахдаа би мөнхцүүлийг ирээд идэх байх гэж бодсон. Би хадгалж байсан гэх тайлбар хэлээд байсан. Мөн хэргийн газрын үзлэгээр бөөгнөрсөн ус одоо нэг тийм самнаад хэмжээгээр ус бөөгнөрдөг шүү дээ. Нэг тиймэрхүү багц усан шинжилгээ хийсэн мөн л масуурал төрлийн бодис илэрсэн. Харин нохтын хувьд яг эзэн үү үгүй юу гэдг нь ерөөсө тогтоогдоогүй. Хатас тэрэг дээр байсан яг ямар нохоо тэжээдэг байсан энэ баримтат кинон дээр бэлээ. Үүнтэй холбоотойгоор нохоо сонирхогч хууль зүйн магистр яриа өгсөн байна. За нохоо гэдэг амьтан хайр сэтгэлийг өөрөө илэрхийлэх чадамж нь буцаагаад хариу үйлдэл үзүүлдэг амьтан. Тэр процессыг үүсгэж байгаа нөхцөл байдал нь тартагтан тулгцсан байвал хоол тэжээлийн хувьд үнэхээр амьтан л юм хойно үлсхийн эрхэнд мах шидээд өгвөл идэх бах. Гэхдээ эзнийг нь оруулаад өгчөөд ид гэвэл идэхгүй гэдэгт 90% итгэлтэй байна гэсэн байна. Гэхдээ амь хохирогчийг нохоо эзэн байж болцсошгүй гэсэн урьдчилсан дүгнэлтэд л хүрсэн байгаа. Тэрнээс биш яг нохоо ингээд 100% эзэн гэсэн нотлохоо байхгүй. Хэргийн газраас амь хохирогчийн зөөлөн эд, хэсгүүд, арьс, мах, өөх зэрэг байхгүй байсан учраас тэрнээс биш одоо ч гэсэн нохоо эзэн гэдэг баттай нотлох баримт байхгүй байгаа. За одоо хүртэл бол амь хохирогчийн ээж нь охиноо хүрээд ирэх байхаа гэд харуулдан суудаг. Гэтэл хэрэг болсны дараа мөрдөн шалгагдаж байх явцад хангал зүгээр л би нохооднуудтайгаа уулзаж болох уу?
ядаж зургийг нь харж болох уу гэд зургийг нь харчаад уйлаад байсан. Тэгснэ та нар миний нохоонд хоол хүсэн юм уу гэж асуучихжээ нэ тэ. За шүүх сэтгэц эмгэх судлалын 2024 оны 4-р дүгнэлтэд хангал бол болсон эргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, сэтгцийн архаг хууч өвчтөй байсан гэх баримт мэдээлэлгүй, гэмтрэг үйлдэх үедээ сэтгцийн ямар нэгэн өвчтөй байсан гэх баримт мэдээлэлгүй, сэтгцийн хувьд хэрэг хариуцах чадвартай, эмнэлгийн чанартай аль бодлогын арга хэмжээ авах шаардлагагүй байна гэсэн дүгнэлт гарсан. Ингээд шүүгдэгч хангалан мансууруулах сэтгцэд нөлөөд байц хэрэгэлсэн үедээ хамтран амьдрах онц харгас хэрцгий аргаар гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барсан бөгөөд шүүгдэгчийн санаатай идэвхтэй үйлдэл болон хохирогчийн амь нас хохирсон үр дагавар нь хоорондоо шалтгаан холбоотой буюу эрүүгийн хуулийн тусгай ангийн 11-р зүйлийн 1-р хэсэгт заасан хүнийг алах гэмтэргийн шинжийг хангаж байна гэж үзээд эрүүгийн хуулийн тусгай ангийн 27-р зүйлийн 2 дахь хэсэгт заасан мансууруулах сэтгцэд нөлөөд байцыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан эрүүгийн хуулийн тусгай ангийн 11-р зүйлийн 2 дахь хэсгийн 2-1-ийн 2-8 заасан хүнийг алах гэмт хэргийг онц харгас хэрцгийгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27-р зүйлийн 2 дахь хэсэг зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар. За эрүүгийн хуулийн тусгай ангийн 11-р зүйлийн 2 дахь хэсгийн 2-1, 2-8 зааснаар нийтдээ бүх насаар нь хорих ялаар шийтгэх тогтоол гарсан. Мөн иргэний хуулийн 497-гийн 1, 508-ийн 1, 511-ийн 5 хэсэг тус зааснаар шүүгдэгч 184,274,761 төгрөг гаргуулах тус тогтоол гарсан. За төгсгөлд нь бол амь охирч ээжийнхэн талаар оруулах нь зүйтэй ах гэж бодлоо. Хайртай охиноо алдсан ээж нь өдөр болгон гадаагараад охин маань нэрнэ гэд хүлээдэг. Хүүхдүүд нь та гэртээ оролдоо гэхээр нөгөөх чинь хүрээд ирнэ. Хаяа хаалганы хоох эвдэрдэг болохоор орж чадахгүй болов гэд хүлээж ядаг. Амь охирогчийн фэйсбүүк рүү ээждээ хүрээдэр сайхан амарсан уу, сайхан амраарай гэж байнга бичдэг. Амь охирогчийн ээж нь энэ эргээс болоод сэтгэл зүйд нь маш хүчтэй асуудал үүсэж эмнэлгийн хамааралтай болсон гэсэн маш харамсалтай. Гэр бүлд нь гүн эмгэнэл илэрхийлээ. Хэргийн шүүхийн тогтоолыг уншаал маш аимшигтай санагдчихсэн. Дуу төрстэйгээр нь тухайн эргийн газраас яг юу болцсон, яасан хийсэн, ямар нохоонууд бас тэжээдэг байсан гэд тухайн үед бол бодож исэн. Харин яг ингээд хавтас тэргийнх нь материалуудыг нь оруулаад баримтат кино хийгээд ийм гэмтэрэг үйлдэгддээ шүү гэд хүмүүст урьдчилан сэргийлэх байдлаар хүргэж байгаа мэдээллүүд олон сувгаар бас түгээгдэж байгаа нь авууштай. За манай өнөөдрийн подкаст энэ хүрээд өндөрлж байна. Тус хэргийн талаар болон өөр дуйланд бодит хэрэгүүдийн мөрдлөг, нотлох баримтууд дээр үндэслэн сэрэмжлүүлэг болох зорилгоор бүтээгдсэн гэмтэргийн цуврал олон ангит баримтат киног та бүхэн Univision-ийн Монгол багцаас 50% хөнгөлөлтөд үзэх боломжтой. Мөн гар утаснаас Look TV-гээр шууд үзэх боломжтой юм байна шүү. Эцэст нь сэтгэл зүгээ эрүүл байлгацгаая.